Өнөөдөр Есүс Христийн дотор Христийн алтар Есүсийн хайр чуулганы бүхэл гэр бүлд хамт байхыг өрөөж байна. Бурхны амлалт бол та баахны биелүүл чадахгүй огтхон ч боломжгүй амлалт юм. Гэхдээ биднэрт туйлын боломжгүй байгаа тэр амлалтыг бид бүхэн өөр аяанда тэр амлалтыг биелүүлэхийн тулд тэмцэж яагаад сүнсэнд эзлэгдэх хүмүүс их байдаг. Тийм учраас хуурамч хаадууд бий болж хуурамч шашны дүрийг бүтээсэн хуурамч шашныг бүтээсэн хүмүүс их болсон. Тийм учраас шашин бол тэр бозлыг барьж хүмүүсийг мэхэлдэг ийм зүйлээр явдаг. Улс төр бол тэр эрх мэдлээр дамжуулан хүмүүст дарамтлаж тэр хүмүүсийг айлгадаг. Тэгээд ийм сонирн байдлаар хүмүүс ханддаг. Өнөөдрийн баптист Иохан бодит асуудлын өмнө өөрийнхөө бодлоор амьдарч байгаад тэгээд үнэхээр зовлонт зүйлд өртсөн. Эмэгтэй гаргасан өөр удамнаас хамгийн том хүн боловч тэр Бурхны устдад хамгийн жижигхэн бяцхан нэгэн болж өөрчлөгдсөн. Бидний Иесусийн хайр чуулганы бүхэл гэр бүлийнхэн энэ дэлхийн бүхэл хуурамч зүйлүүдийн өмнө битгий айгаараа та бүхэн жинхэнэ учраас Бурхны хүч чадлаар Христийн дотор та бүхэн тэр хүчийг олоорой. Та бүхэн Иесус Христийн дотор туйлын боломжгүй байсан тэр амлалтыг туйлын боломжтой болгож чадах энэ үеийн гамшигыг хааж чадах Бурхны сайн мэдээнийг дурлахаар дуудсан учраас ямар ч ажил байсан ямар ч зүйлийн өмнө та бүхэн хүчтэй байгаарай. Христ дотор туйлын боломжтой амлалт дээр байж та бүхэн солигдож бидний аврал дотор байгаа тэр Христийн нэрийн тэр залбирал та нарын амьдралд биелэлийг олох болно. Та бүхэн өнөөдөр Христ доторх анхаарлаа хандуулбал заавалчгүй та бүхний амьдарч байгаа энэ амьдралын замдалтууд мөнхийн бүтээл заавал бий болох болно. Байнга тэр хүн энэ хүн гэл гүнийг шүүж энэ хүн тэр хүн гэж тэр хүмүүсээ буруу аж хүмүүст найдаж тэр ойлгуулж байж тэр хэрэггүй зөвхөн та өөрөө зөвхөн Есүс Христийн дотор туйлын боломжгүй байсан тэр амлалтыг туйлын боломжтой амлалт болгон өөрчилж чаддаг тэр дагалдагч байгаасаа гэдгийг та бүхнийг өрөөж байна. Бурхны үг бодвол Христийн дотор тэр амлалт байх юм бол та бүхний амьдралд эцэст нь та бүхэн Бурхантай хамт байх болно. Та бүхэн Христийн дотор байх тэр Бурхны амлалт болон тэр гэрээ хамт байх үед Оннес гэсэн ерөөл заавалчгүй та бүхэн дээр ирэн онцгойлон Иммануэль дотор
Бурхны ерөөл болон хариултыг эдлэж чадах болно. Энэ зүйлийг авч чадаагүй байсан баптист Иохан болвол тэний төгсгөл болол уйтгар гүнэх дотор тэр хувь тавилангийн цаг хугацаанд өртөн дууссан байна. Энэ дэлхийд байгаа улс төрийн эрх мэдэл бол та бүхний өмнө юу ч биш. Яагаад гэх юм бол тэд хуурамч учраас. Энэ газар згснэ таны мэддэж байгаа чиглэлэн энэ шашинжлалын эрхийг авч байгаа тэр эрхтэй тэргүүн гэж ирж байгаа хүмүүс ч гэсэндээ тэд нар бол эцэст нь зайллагчид юм худалч хүмүүс. Гэхдээ та бүхэн тэдний үгийг сонсоод тэнд эргэлзэж буруу эргэж ирэх юм бол тэдний харж байгаа тэр ертөнцид та нар сул дорой болон та нар хэн нэгэнд дорд үзэгдэх болно. Тэр үед болохоор Ромогийн иргэн байсан тэр Херод гэсэн хаан байсан. Бөмбөгөд хаан ч гэсэн байсан. Хаан бол яг тэр үедээ байсан бол 4 хаан байсан. Тэр нь болохоор хуурамч хаад. Ром улсын харьяанд ингээд орлоод өөрснийхөө эрх мэдлэр байсан тэр нөхдүүд өөрснийгөө хаан гэж өргөмжлөөд одоо буруу ойлголтоор амьдарч ирсэн гэсэн. Тэр одоо буруу зүйл байсан тэр хаадуудын хийсэн үйлдэл өнөөдөр Иохны толгойг авч байгаа. Бурхан биднэрт Христ дотор амьдардаг байдаг хүмүүсийг бидэнд зааж өгдөг. За тэгэхээр өөрснийгээ одоо Тэнгэрийн хаан ч одоо Тэнгэр элч гэж сайн байсан одоо тэр гэрлийн харанхуй байсан тэр хүмүүс тэр бузар морийн сүнс ажлыг хийж тэнцээ бүхэл тэр зүйлийг харанхуйгаар дүүргэсэн байгаа. Яг тодорхой хэлэх юм бол Тэнгэр дэх одоо муу сүнснээр дамжуулан сүнсэнд эзлэгдсэн гэж хэлж ойлгож байна. Ефес 6-гийн 12 дугаар эшлэл. Тийм учраас та бүхэн бол цус болон махан биеийг одоо эсэргүүцдэг юм бол огтонч биш Тэнгэрийн сүнснүүдийг та бүхэн эсрэг гэж үзэх юм бол энэ бүхэн та бүхний хоол болох болно. Амен. Тийм учраас та бүхэн эсрэг байгаараа. Гэтэ эднийг энэ хүмүүсийг энэ бол бүтггүй байгаа нөхдүүдийг чуулганууд, цуглаанууд энэ хүмүүсийг өөрснийгөө сайн судалж чуулган өөрсний эдний өмнө өвдөх зөгцсөн асуудал бай. Энэ бол улс төр шашны эрх мэдэл юм аа. Тийм учраас эдрийг мулгамтлаар цорын ганц биднийг ялах боломж байгаа, арга байгаа. Ефес 6-гийн 18 дугаар эшлэлээр ариун сүнс дотор бид бүхэн Христ гэсэн тэр ганц нэрээр Христ дотор сэргийг байж залбирлахал юм бол шийдвэрлэгдэнэ. Ефес 6-гийн 16 дээр юу гэсэн бэ гэхээр энэ нөхдүүдийг бид нар лөө дайрна.
хорон санаатны тэр дэмий хоосон үгэнд та нар автах хэрэггүй. Шашны тэр эрх мэдэл тэр заншил зуршлан та бүхэнд дасаж дагтах хэрэггүй. Христ доторх туйлын боломжтой байгаа тэр амлалт гэрээг чангаас чанга бариарай. Атгаараа. Улс төрийн худал хуурмаг нөхдүүдэд битгий автаарай. Залуу хүмүүстэйг орон байраар хангана гэсэн тэр үгэнд мэхлэгдэж сонголтоо буруу хийж тэгээ шоронд орохов тавилан дээр ингээ учирч байгаа. Би тэгээд тэр залуучуудын орон байрыг очиж үзсэн. Тэгээд энэ дэлхий бурхан минь тэр залуучууд зориулсан орон байрны өгөх юм бол шоронгоос жоохон байсан. Зүгээр нэг 10-15 м квадрат байрыг барьчаад тэрийг барьж өгчөөд танаар сонголтоо хий биднэрт өгөө гэж хэлээд байгаа. Очихгүйгээр зүгээр саналаа өгөхгүй байхад болох байтал мөн. Тэгээд орж чадахгүй байж юм саналаа өгöd байгаа. Түрээсийн байрыг өгнө гэж яхад 16 м квадратын одоо түрээсийн байр өгнө л гэж тацдаг. Тэрний оронд та бүхэн үнэхээр майханд амьдрахыг өрөөж байна. Амен гэж хэлэх байгааг нь харцаагаар. Битээ мэхлэгдээ дээ. Та нарын мөнхийн майхан бол Бурхны хаанчил, Бурхны улс юм. Энэ газарт худал хуурамч нөхдүүдэд мэхлэгдэхгүй бодвол энэ сайн мэдээ тасрахгүй энэ улс оронд гамшиг тулгархгүй. Сайн мэдээ энэ улс оронд тасрах юм бол заавалчгүй тэр гамшигын үедээ тулгардаг. Тэгвэл яагаад сайн мэдээ тасардаг вэ? Хүмүүс өөр сайн мэдээ, өөр ерөөлд дуртай учраас. Өөр сайн мэдээ гэдэг нь болохоор юу вэ гэх юм бол хүмүүсийн бий болгосон сайн мэдээ. Хүмүүсийн бий болгосон тэр ерөөлийг хэлээд байгаа. Тийм учраас Галаад 1:6 дээр юу гэсэн бол бусад ерөөлийг авч байгаа тэрхэн бол тэнд хараад гамшигуд биелэлээ олох болно гэж гарч хэл тэмдэглэсэн байдаг. Та бүхэн Христийн ивэлээр та бүхнийг дууцсныг байхад та бүхэнд тарнаар мэхлэгдэн өөр ерөөл сайн мэдээг даган явж байгаа та бүхнийг би гайхаж байна. Христ дотор байвал Бурхны туйлын амлалт гэрээ та бүхнээр дамжуулан биелэлээ олох болно. Энэ үг хааж чадах хүн байхгүй та бүхнийг. За 7 дугаар ишлэгийг харцгаая. Галаад 1:7. Өөр ерөөл өөр сайн мэдээ гэж байхгүй. Харин ямар нэгэн хүн та бүхнийг мэхлэж Христийн сайн мэдээг өөрчлөх гэж л байдаг. Өөрчлөхийн тулд байдаг. Тийм болохоор 8 дугаар ишлэлээр гамшиг үе ирэх болно хараалыг авсан тэр гамшиг их орно гэж гарч байгаа. Хүмүүсийн дотор зөвхөн Иесус Христ гэж багс та. Өөр сайн мэдээ, ондоо сайн мэдээ гэж бол байхгүй.
Өнөөдөр энэ өдөр яагаад Бурхны тэр өгсөн байгаа тэр туйлын сайн мэдээг нэгдэж чадахгүй байгаа түр шалтгаан нь юу юм болов? Бурхны амлалт боломжгүй гэсэн тэр зүйлийг мэдэрч байгаа учраас тийм тэгж байгаа. Тэр боломжгүй байгаа тэр амлалт болон тэр гэрээ Эхлэл 3:15 дугаар Эхлэл 3:15 дээр биелэл болдог. Тийм учраас энэс илүүгээр та бүхэн шавж мэт эмзэг байх хэрэггүй. Зэрлэгтэр амьтжиг та бүхэн хүний өмнөд харж иж хүндний хүддэг харж хоолдог идэх хэрэггүй. Бурхны дөр төрх та бүхэнд биелэл болохыг юрэж байна. Өнөөдөр та бүхэн тэр тэнгэрт байгаа тэр муу сүнснүүд хүмүүсийг эзэлж чадахгүй байхаар та бүхэн могоон толгоог бяцалцгаагаарай. Энэ зүйлийг мэдэхгүй болол хүн төрлөختөн өөрийгөө аяндаа өөрийгөө мэхэлдэг нэгэн болдог байна. Тийм учраас 2 дугаар Коринтын 11:14 дээр өөрийн хувийн асуудлыг маш их байж байхад Эхлэл 3:15-аар тэр хийгүүл хэрэгээр тэр 3 дугаар бүлэг дээрээс би болж байгаа тэр бозар мод зүйлүүд өөрийнхөөс өөрийн дотор дүүрэн байхад энэ зүйлийг өөрснөө харж чадахгүй байгаад байгаа 11:14. Тийм учраас сатан өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алгаа гэж тийм ээ 1:14 дэг. Ийм зүйл дотор байгаа учраас бид нэр одоо тэр шууд автоматчлан зугаад өөрснөө дотор тэр зүйлд хүчит дарагдсан байдаг байгаа. Миний бие далижны ирсэн байгаа тэр гим нүглийн хүч чадал, гмийн эрх мэдэл, миний бие сэтгэлд ирсэн байгаа үхлийн боол болон амьдарч байгаа энэ асуудлыг шийдвэрлэхдэггүйгээр бид нэр тэр үнэн зөвийг хайгаад байгаа. Тийм учраас тэгээд тэр өөрийгөө одоо тэний төгсгөл болохоор утгаар төгсөж байна. Тэр ондоо өөр сайн мэдээний төлөө амьдсан учраас тийм учраас та бүхэн Бурхны хамгийн гайхамшигтай зорилго юу бэ? Энэ газрын дэгсгэл хүртэл Христийн дотор чи гэрчин болоорой гэж. Үүсгэн гинэ. Энэ зүйл байхгүй бол бид нэр өөрийнхөө амбид Исая 64:6 мэтэр өөрийгөө мэхэлдэг хуурдаг, бусдыг мэхэж хуурдаг нэгэн болно. Эсрэг байртай сүүхэлцэлэг хүмүүс буу зудлыг өвцөлдөг. Үхлийн хүч чадал салхи мэт та бүхнийг орон нухлах болно. Исая 64:6 дээр юу гэж гарч байгаа вэ гэх юм бол бид бүгдээрээ бозар нэгэн мэт болсон бөгөөд бидний бүх зөв үйлсийг нь бохор хувцас мэт байдаг. Бид бүгдээрээ навч мэт хатаж бидний нүгэл нь биднийг салхи мэт хийсгэнэ. За тэгэхээр дуулал 51:1-ийг харъя бүгдээрээ. Дуулал 51:1. Бурхан өөрийн хайр инэрлийн дагуу намайг нэгүслэж өөрийн агуу гөршөөлийн дагуу миний алив зуршлыг
хайрлагаач. Бид нар энэ зүйлүүдийг бид нар сольж чадахгүй бол худал хуурмгийн мэтэр бид нар өнөөдөр хайн амьдралд амьдарсаар байх болно. За бүгдээр хамтдаа 2 дугаар ишлэгийг харцгаая. Гин буруугаас минь намайг гүйц дуугааж, нүглээс минь намайг цэвэрлээч. Эхлэл 3:15 дугаар ишлэл. Тэрийн итгэсэн дээр Бурхан энэ ажлыг хийхийн тулд ирсэн гэсэн үг юм. Incarnation. Инжа гэдэг энэ нэгэн бодит нэгэн гэсэн үг. За Христ дотор байдгүй нэгэн бол байнга гим нүглийн хүч чадалд баригдан амьдардаг байгаа. Тийм учраас Христэд анхаарлаа хандуулж Христийг дагаж авах байх байсан Христийг Иоханны сүүлийн зам ийм байдалд хүртлээ. Христ гэсэн тэр царийн ганц зүйл бид нар амьдрах ёстой байтал Христ байхгүй байгаа тэр ертөнцид амьдарч байгаа энэ цуглаан бол эцсийн дүндээ юу вэ гэх юм бол худал хуурмагчдыг мэхлэгчд гэсэн худал хуурмагчдыг хэлж байгаа. Баптист Иоханны хувьд бол Христийн гадна байсан учраас юу боллоо? Олон 10 хүмүүс түүнийг бол алуурчин мэтээр амьдрах тэр хувь тавиланд өртөж байгаа. Хэрод гэсэн энэ хүүхэнд тэр эрх мэдлэг өгж байгаа шүү дээ, тийм ээ. Хэрод хаан хуурамч байсан. Тэр Хэрод хаан бол тэр худал хуурмгийг тэр уур хилэнг бий болгож байгаа. Хэродигийн охин Салонимын хувьд гэх юм бол ээжийнхэн одоо нэг өстөн устгахын тулд өөр стратегийг бий болгож байна. Сэрэ Иохан, Баптист Иохан гэсэн нэг зүйлээс болж олон 10 хохирогчд бий болж байгаа гэсэн. Ямар ч гэсэн түүнийг одоо ямар ч гэсэн түүний хоолойг нь чавчих хүн хэрэг болж байгаа. Үнэхээр Сэрэ Баптист Иоханаас болоод олон 10 гим нүгэл хийх зүйлүүд бий болж байгаа. Нөхцлүүд бий болоод байгаа. Өнөөдрийн одоо Христ үзэлт үзэх үзэлтэнгүүд ч гэсэн Христ ч гэсэндээ энэ үйлдэлийг хийсээр байна. Энэ зүйлийг бид бүхэн өнөөдөр нухацтайгаар Христийн зүрх сэтгэлээр та бүхэн ч гэсэндээ Христ дотор ч гэсэндээ шинээр эхлэхийг өрөөж байна. Та нар ч гэсэндээ энэ зүйлүүдийг эхлэхийг хүсэж байна шинээр. Та нар Христийн дотор байх юм бол би тийм байх ёстой, чи тийм байна, би ийм байна гэсэн энэ зүйлүүд бидний дотроос гардаг. Христ бол мөнх байх Бурхан, би бол тэрний тушаалыг аван дэлхийн төгсгөл хүртэл бүх үндэстэнгүүдэд авралын бэлгийг тавируулах би Христ ч юм аа гэсэн зүрстгэл байна. Энэ бол өөр. Бурхан биднийг дуудчаад биднийг сүрүүлнэ гэж хизээ тийм хэллээ. Иремья дээр харах юм бол 29-ийн Иремьягийн 29-р бүлгийн 11-р зүйл дээр та бүхний Бурхан юу гэж хэлсэн бэлээ? Амар тайван. Та бүхэн бол амар тайван гэж хэлсэн. Би та бүхнийг дуудаад та нарыг бүтээсэн шалтгаан нь юу гэх юм бол амар тайван байлгахын тулд гэж хэлсэн байна. Гамшиг биш, энэ бол амар тайван.
Чамаас бэлэн бодол ирээдүй болон тэр найдрыг өгөх болно. Ийм бурхан байхад 흥해야 되겠고 자신은 뭐요? тэгээд өөрийгөө эргэлдэж бид нар өөрснөө бүтлгүйтэх болно гэсэн тэр дэмий хойсогийг ярьж байгаа. Библийг сайн үзэх хэрэгтэй та бүхэн. Эхлэл 3:15 дахь бичлэгийн амлалт гэрээ бол тэр Библийг бид нар буруу харах юм бол сонин Библийн үгсүүд гарч ирдэг. Эсвэргээрээ бид нар энэ нийгмийг эцэцрийн эргэлтэнд оруулдаг, толгойн нэрд оруулдаг. Тэр хүмүүсээрээ дамжуулаад олон 10 хүмүүс тэд нар өртөж үхэлд орчдөг байгаа. Тэр чон үнэн гэсэн тэр үгнээс дамжуулаад би өөрөө заахын төлөө байгаа тэрийг сонсоод өөрснөө бүр хөөрөөд өөрийнхөө тэр зүрх сэтгэлийнхаа хөөрлөөс болж гарч орилж байгаад тэгээд үхэлд хүрдэг байна. Бурхны ажил бол тийм ажил биш юм. Бурхны ажил бол Бурхан өөрөө бүгдийг нь биелүүлдэг байна. Бити буруу ойлгосоо гэж Есүсийн нэрээр ярьж байна. Энэ газар аль хэзээ үнэн болон нийгэм улсыг бий болгоно гэд босгосон тэр хүмүүс бол худалч хуурмаг нөтөд юм. Олон 10 хүмүүстийг авралыг өгнө гэж хэлчихэд өөрийн тэр үйлдэлээрээ та бүхэн тэр үйлчлэлд уриалаад байгаад энэ зүйл бол ямар ч утга учиргүй зүйл юм. Тийм бол энэ маань юу гэх юм бол энэ бол шашин болон бас эмхлэх төр зүйлд бол хамрагддаг байгаа. Бурхан хаан гэж босгоогүй байхад өөрснөөгөө хуурамч амьдралаар амьдран хийж болохгүй зүйлүүдийг өөрснөө сонгож хийдэг тэр зүйл нь бол жинхэнэ хуурамч хаад юм. Жинхэнэ хаан бол Бузармын орон сүнсийн ажлыг даран ухцдаг байгаа. Энэ бол жинхэнэ хаан. Гэхдээ өнөөдөр ийм жинхэнэ хаан алга байна. Тийм учраас цорын ганц хаадын дотор хаан болол Эхлэл 3 дугаарыг 15 дугаар эшлэл байна. Христ Бурхан л зөвхөн бидний жинхэнэ хаан юм аа. Тийм учраас жинхэнэ хаантай уулзвал дэгнүүз ярьж явж чадахгүй хүмүүс явж өгсөн хүмүүс амилж гайхамшгуд бий болдог байгаа. Энэ үгийг баптизм хүртээдэг Иоханы дагалдагч нар чи багштай нэршөөч хэлье гэж хэлж байгаа. Та бүхэн Христийн хэрэгтэй тэр та нар бол өөрсний худал хуурмаг байсан Бузармын орон сүнсний эцгээс гарсан гэж. Бурхан бол эхнээсээ анхуулаад энэ төрслөлөөлөлтийг бүтээсэн байгаа. Тэгээ бос зүйлд хуурмаг зүйлд хамтарч байгаа тэр зүйлүүдийг Бурхан одоо тэр зүйлд мэдрүүлдэг. Энэ нөхдүүд бол жинхэнэ хаан юм аа. Христийн хэрэгтэй байна чанарыг мэдэрч байгаа юм бол Петрегийн 1-р Петр 2-р бүлэг дээр болохоор тэнд 9 дээр одоо хамгаалсан байгаа. Та бол Христ дотор байгаа сонгогдсон ард түмэн учраас хаан мэт ахлах тахилч юм аа.
ялагдсан Бурхны улсын өв залгамждагчид та хэд болвол Есүс Христийн хэрэглэгч эзэмшид болсон тэрний арт түмэн та нар бол харанхуй газруудаас дуудан суглан аван тэрний эрхэм амийн гэрэл рүү оруулсан шилжүүлсэн байгаа. Тийм учраас Христийн дотор байгаа жинхэнэ хаан, жинхэнэ иш үзүүлэгч, жинхэнэ хуулийн багш нар болвол Христийн гайхамшигтай тэр зүйлүүдийг олон 10 хүмүүс тунхаглах болно. За бүгдээ бид нэр 10 дугаар ишлэгийг харъя. 2 дугаар Петр. Та нарын дамжуулж байгаа Христийн дотор байгаа тэр арт түмэн биш байсан учраас Христийн хэрэгтэй чанарыг мэдэрсэн учраас одооноос ахуулаад тэр Христ Бурхны арт түмэн боллоо. Христ доторх хэрэгтэй чанарыг мэдэрдэг хүн нэгэн болохоор Бурхны дотор ирүүлэг авсан нэг юм. Баптист Иохан бодвол Христийг мэдчихсэн боловч түүний дотор тэрний хэрэгтэй чанарыг мэдэхгүй байсан юм. Баптист Иохан. Өнөөдөр дахиад та бүхэн Христ дотор зөвхөн тэр хэрэгтэй чанарыг мэдгэн зүнсэндээ ядуу нэг юм болвол Тэнгэрийн хаанчлалыг авах болно гэдэг болно. Христ дотор байх юм бол огтон сэргийлцдэг. Христийн хэрэгтэй чанарыг мэдчих чадахгүй юм бол амьдарч байгаа энэ амьдралын замнал дотор бидний төөрөгтөнд буруугаар ойлгодог. Буруу зүйлд эргэлзээнд ордог байгаа. Та нар эргэлзэж байгаа яг тэр мөчөд та нар буруу сонголтуудыг хийж байдаг. Харин гэхдээ Христ дотор байгаа хүмүүс л огтхонч тийм эргэлзээ байдаггүй. Яагаад? Филиппо 4-ийн 6-7 гарсан байгаа. Христийн дотор Христийн хэрэгтэй чанарыг мэддэг байгаа тэр хүн бол огтхонч тэр зүйл юунд эргэлздэг Христ дотор бол амьдардаг байгаа. Ямар ч нөхцөл байдал дотор байсан Христ гэсэн тэр ганцхан тэр нэрээр бүх тэр зүйлүүдийг биелүүлэг олуулж Христ гэсэн ганц тэр нэрээр Бурхны миний дуу хоолойг сонсох болно гэсэн нэг зүйлийг мэддэг байгаа. Тэгээд 7 дугаар ишлэгийг харах юм бол хариулт нь гардаг. Бүх оюун ухаанаас дээг үрэх Бурхны амар тайван Христ Есүс дотор та нарны зүрх сэтгэл санаа бодлыг хамгаалгаа гэж. Христ дотор байж та бүхнийг хамгаална гэсэн. Бүх оюун ухаанаас дээг үрэх Бурхны амар тайван Христ Есүс доторх та нарын зүрх сэтгэл санаа бодол хамгаалаа. Өнөөдөр та бүхэн шантрахгүй байхыг хүсэж байна. Баптист Иохан бол өнөөдөртөө яг ингээ буруу ойлгосон. Өөрт нь аюултай юм тохиолдонгууд нь буруу шийдвэр гаргасан байна. Христ амьдлаад би дампуурах хэрэгтэй байх юм бол би заавал Христтэй тагстай байдлах юм бол тэр нь болохоор энэ газарт том нэг юм болно. Мөнхийн улсад ч гэсэндээ тэнд агуу нэг юм байх болно. Бурхны улсад очин өчөөх нэг юм болж байгаа. Та бүхэн ажиллагаа хүмүүстэй мэдлээрээ Христ дотор амьдардаг. Христ
дотор амьдрахыг чухалчлаарай. Та бүхэн зөвхөн би Христ дотор байгаа учраас тэр нэгэн бодол бүхэл асуудлыг дуусгах шийдвэрлэдэг. Энэ зүйлийг чадахгүй бол баптист Иохан шиг амьдарч агаад түүний төгсгөл хэцүү байх болно. Тийм учраас өнөөдөр энэ өдөр цуглааны удирдагчид тэдний төгсгөл яадаг вэ гэхээр тэдний бие зүрх сэтгэл бие хэцүү байдалд ордог. Сайн болдоггүй. Та пастраад өгвөл та тэр баталгааг тав нар өгөөч гэж хэлсэн болохоор бид нар шиг хүмүүс л өдөр Библиэлд бичигдсэн байгаа. Маттегийн 11:11 Биберо өдрийг та нар орлоод үзээрэй. Биберо гэдэг хайр ажиллаг өдрүүдийг мэддэг байж Матай 11:11 Биберо гэшлийг мэддэг. Үнэхээр гарцаагүй эмэгтэй Иохан 11:11 эмэгтэй хүмүүс гарсан яа. Бүх юмнаас томоо гэдгийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Яагаад? Үнээр би танарт хэлээ эмэгтэй хүнээс төрсэн хүмүүсийн дунд баптист хүртээгч Иоханоос илүү агуу хүн байгаагүй. Харин тэр Тэнгэрийн хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ. Араар дархан болоод баптизм хүртээгч Иоханы өдрүүдээс өнөө хүртэл Тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байна. Хүчрэлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг. Тийм учраас энэс бид нар бол надад Христ хэрэгтэй байна. Христ бол үнэхээр сайхан, үнэхээр сайн гэдгээр зэрэгтэй ингэж бид нэр Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхдүүд. Бүх асуудал дууссан. Бузар морин сүнс зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн сайн мэдээ. Энэ зүйлүүд бид нарыг арилан чарлах хэрэгтэй, тунхаглах хэрэгтэй. Тийм учраас сэрэ баптист Иохан шиг тэгж хоосон байх хэрэггүй шүү. Бурхныг мэддэг гэсэн үг түүний хэрэгцээг мэдэх уртлаар бидний хэрэгтэйгийн туйлын хэрэгтэй зүйлийг бид нар мэдэх юм бол Христ дотор ормоор байгаа гэсэн тэр хүмүүлэл хүсэмжлэл байх ёстой гэсэн юм бол энэ бол туйлын гал халуун байдал, туйлын итгэл. Итгэвтэй тэмцэгч байгаа тэр мэтгэлийн тэр амьдрал тэмцэл байхгүй бол бид бүхэл төр зүйлээ булаалах болдог. Баптист Иоханы утган бол төрсний зорилго нь бол гарцаагүй Есүнээс илүүгээр түүний урд байсан. Тийм учраас Назарын Есүс заавал тэр Христ Месиа гэсэн тэр зүйлийг мэдээд төрж байгаа. Тийм учраас Месиа басан Христ гэсэн тэр гарцаагүй тэр зүйлийг гэрчдэг нэгэн байсан. Мөн тэр баптист Иоханы хувьд бол тэр гим нүглийг тэр бүх бас ингээд гим нүглийг эсэргүүцдэг тэр болгон бол бас гимшлийг сануулж шүүлт ирнэ гэж бас сануулж байсанд та нар Христээр удирдуулах ёстой гэсэн хич бас мэдээлэл өгсөн тэдрийг бас дагуулдаг байсан хүмүүсийг. Гэхдээ Матай 3:11-ийг харах юм бол баптист Иохан юу үлдээсэн бэ? Усан баталгааг л үлдээсэн баг. Ариун сүнс галаар та бүх өгч байгаа тэр баптизм баталгаа зэрэг баптизмаар Христтэй уулзах ёстой байтал
эцэг хүү гуруулал болсон ариун гуруулга болсон тэр Христийн тэр хүчин чадлаар тэр хүчрхэг ариун сүнсний ажил өөрийн бидний биед ирэхэд бүх зүйл дуусна. Өөрийнх нь өөртөө байж байсан тэр үнэн гэж байсан гэдгийг ойрлон чарлаж байгаад тэр утганы эрэнд өгсөн байна. Тэр хүнээс болоод олон 10 хүмүүс бузар муугийн дордлон орцоод дадлаг үхлийн донд гин буруутан болж хувирсан нөхцөл байдал бий болсон. Баптист Иоханоос олж энэ болоод өнөөдрийн өдрийн улс төр шашингийн эрх мэдэл хүч чадлыг харуулж байгаа. Эннээс илүүгээр бид нэр усан баталгаа үлдээгээд бусад хүмүүсийг хэцүү байдалд оруулж болохгүй гэсэн үг. Тийм учраас Баптист Иохан гэсэн тэр усан баталгаанаас тангуулаад үйлсийн 11-ийн 4-19-ийн 1-ээс ахуулаад та бүхэн тэр ажлуудыг хараарай. Аполлогийн Коринтод байх үед Паулыг Ижи банк руу дагуулж аваад Эфесод очоод дагалдагчдад дагуулд очоод энэ үед та бүхэнд итгэж байх та нар ариун сүнсийг авсан уу гэж асуухад би энэ ариун сүнсийг байгаа гэдгийг сонсч чадаагүй гэж хэлж байгаа. Иоханыг дааж авч тэр хүмүүс хүндлэн болуулж чадаа хэцүү байдалд оруулан сүрэлт төрж исэн байна. Үнэн Бурханаас олдсон нэгэн болохоор зөвхөн хэмдний үнэлгээ нэг ч хүн алга гэжсэн байгаа. Тэр болохоор үнэн тэгсмэлсэн үнэн гэж ярьж байгаа. Бузар морин сүнсэнд бол итгэжлэн байж гэж ямар үннийг тунхлаад байгаа, ямар үннийг орилоод байгаа. Өөрснөөс амжилтанд хүрэхийн тулд хоолой зурмаг зүйлийг хөрж байгаа. Өөрснийхөө үндсэн асуудлыг шийдэж чадаагүй байж. Бузар морин сүнсэнд зарагдан төрний зарцлагдаж олон 10 хүмүүсийг хэцүү байдалд оруулж олон 10 хүмүүсийг буруу ойлголтод хүрүүлж буруу эсрэглэн дээр ойлгуулад энэ дэлхий дээр хэцүү байдалд оруулан нохоо өхлөөр өхүүлдэг энэ зүйл бол шашин биз дээ. Энэ дэлхий дээр Христ итгэх юм бол гарцаагүй ариун сүнсийг авахар байтал тэр аваагүй бид нар ариун сүнс байгаа гэдгийг сонсож чадаагүй түүний дагалдагч хэлээд байгаа. Энэ одоо тэгээд 50 жилийн дараа болчоод ийм зүйл ийм юм яригдчихэж байгаа. 3 дахь эшлэг харцгаая. Паул хэлэхдээ тэгм бол та нар ямар баптизмыг авсан юм бэ гэсэн хариулахдаа Иоханы баптизмыг авсан гэж хэлж байгаа. Юу би басныг та бүхэн хараарай. Баптист Иохан өөрөө бол Иесус Христ биш л гэж бодож ивэл тэнцээд баталгаа өгөх ёсгүй шүү дээ. Тэр дэлхийн гим нүгэлтнүүдийг үүрэн дэлхий дээр хурж ирээд тэгээд энэ хүн баптизм автобсан баталгаа зэмгэж чадвар хийглэн боломжтой. Тэгээд толгой болохоор тэр цөл дотор 6 сарын хугацаанд байнга л баптизм өгөл байгаад байгаа усан баталгаа. Тэгээ бурхан за энэ ч бол энэ ч одоо биш боллоо доо таалан бузар морин сүнсэнд одоо ингэ зарцлагдаад байгаа учраас бурхан түүнийг авсан баг. Баптизм яхаа болох бол 6 сарын хугацаанд усан баталгаа өгж явж байгаа эцсийн зүйлдээ түүний хоолойг дагчлаад өгсөн байгаа. Тэгэхээр бид нар юу гэсэн үг юм бол бид нар өөр зүйлийг хийж болохгүй шүү гэсэн үг юм. За 4-р эшлэгийг харцгаая. Паул хэлэхдээ Иоханы гимшлийн баптизм өгөх юм бол ард өмнөд ингээ хэлэхдээ миний араас ирж байгаа нэг хүнд итгэхээрэй гэж хэлсэн байгаа. Энэ нь бол дараа Иесус Христ юм а гэж хэлж байгаа. Тэгвэл 5 дахь эшлэлээр тэд нар сонсоод эзэн Иесусийн нэрээр усан баталгааг авч байгаа. Тэр үед бол баптизмд Иохан бол би уулзлаа. Христэс гаднаас л бол усан баталгаа хэрэггүй гэж зогсоох хэрэгтэй байтал.
За 6 дахь эшлэгийг харцгаая. Паул тэднэрт ингээд хэлсээд татхан байраад хэлчээд ариун сүнсээр тэднэрт одоо хэлэхтэй болохоор тэр одоо харилаар ярьж үзэгдэл үзүүлж байлаа. Иесус Христийн нэрээр гэдэг эцэст нь Иесус Христ гэсэн энэ одоо харилга амнаас нь гарч байгаа. Эцэст нь болоор тэр үеийн гамшигын үеийг хаасан хаан мэт ахлагчдад бүхэд амь хүмүүсэд аврахын тулд өгж байгаа тэр нэгэн бол Иесус Христ юм. Тийм учраас хизээдч авралын дараалал тасраад ямар аимшигтай нөхцөл байдал ирсэн ч гэсэндээ үйлсэл 24-27 тэр өөрийнхөө дотор байгаа Христийн нэрээр мэдээг ярьж байгаа 19-6 гарч байгаа мэдээг дамжуулж байгаа. Үзэгд өөрхөн биед үзэгдэл үзэж байгаа тийм ээ. Паула чи болоод битгий ээ. Иерусалимд тэр Иесус Христ байсан шиг чи дайс өмнө байгаараа гэж хэлж байгаа. Үзэгдлээд эхэлж байгаа тийм. Иш үзүүлж байгаа. Хүмүүсийн 27-гийн 24 дээр тэмдэглэгдсэн байгаа. Ямар ч нөхцөл байдал ирсэн Бурхны төлөвлөгөөний дотор сайн мэдээг дараажил байх юм бол Бурхан биднийг босгоолно. Алдаг нэг юм биш. Босгодог нэг юм. Тийм учраас сайн мэдээний мэдээ байхгүй юм бол тэнцээ хоолоо авчдаг юм бол сайн мэдээний үг байгаа нэгэн болол өмнө бид нар бүгд бурхад юм бид нар зогсоолно. Одоноос хоолоод айх юм уу шаантрах юм уу битгий чичрээрээ та бүхэн бол Христ доторх Бурхны хүүхэд болон тэр эрхийг авсан юм аа. Йохан 1:12 дугаар эшлэг та нар битгий мартаараа та болвол аврал авсан хизээ авсан бодлоо ямар бат итгэлтэй байна гэсэн тийм дэмий хоосон зүйлүүдийг битгий хэлээрэ надад Йохан 1:12 миний зүрх сэтгэл байна. Битгий тийм дэмий юмэрэ гэж хариулт та бүхнээс гарах ёстой. Тэгж байж бид нар энэ янз бүрийн хиймэлшгтэй хуурамчтай нөлөөлөл тэр зүйлүүдийг бид нар өртөхгүй дааж явахгүй тэрний төлөө бид нар ойртохчгүй. Тэгм бол бид нар хуурамч тэр шашин гэж хэлсэн бол бид нар хуурдахгүй байхад тэр мэдээтэй бид нар байх ёстойчтой бид нар Христийг хүлээж авсан болгонд хүүхдийн Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн. Надад өөр сайн мэдээг дамжуулж өгөх гэж байгаа бузар морийн сүнсний тэр атаархал бузар морийн сүнсний тэр ажил Есүс Христийн нэрээр тэр хөөн зайлах болтгоо гэсэн. Та нар энэ Есүс Христийн одоо энэ тунхаглаар дамжуулаад та бүхэн тунхаглаж одоо тунхаглаж Есүсийн нэрээр тунхаглаж байгаад та бүхнийг одоо та бүхэнд гай болох зүйл байхгүй байх болно гэж хэлж байгаа. Шашин гэсэн тэр дөр мэхлэгчд тэр зайлагчдыг одоо бид нар нуран унаах тэр хүч чадлыг бид нар хэрэглэх юм бол чамд хор нөлөө үзүүлэх хинч байхгүй гэж хэлж байна. Тийм учраас та бүхэн жинхэнэ эрх чөлөөнд байгаа өрчлөлтөй байх юм байл. Яагаад бид нар тэр эрх чөлөөнд дотор бид нар байгаа? Яагаад бид нар ад жаргалыг илэрхийлэх ёстой юм бэ? Бид нар Коринтогийн 3-ын 16 бид нар Бурхныг хамгаад цайзыг бие сэтгэлдээ байлгаснаар бид нар ариун сүнстэй хамт байх болно. Есүс загалмаа дээр гэсэн үгээр дахин амьлаараа дамжуулж биднэрт амилсан тэр ариун сүнс тэр Христ бидний бие зүрх сэтгэлд үргэлж ариун сүнснээр тэр ариун цамхгаар бидэртэй үргэлж хамт байх болно. Тийм учраас та нарын зүрх сэтгэл дотор байгаа тэр
тэр биеэрээ тохиомоор тэр бүхний ариун сүнс байгаа учраас та бүхэн тэр биеийг аван тэр бадарчлан явах болно. 그래서 여러분의 성전 Тийм учраас та бүхний сүм болохоор бидний биений зүрх сэтгэл дотор тэр зүйлийг юу хийдэг вэ гэхээр яаж үлддэг вэ гэхээр 요한복음 14장 Иохан 14:14-ийг миний зүрх сэтгэл хүрээлж миний нэрээр та нар юу ч хийж исэн болохоор надаар миний нэрээр та бүхэн надаас юу ч гуйсан би та бүхэнд өгөх болно, хэвлэх болно гэсэн байна. Миний нэрээр юу ч гуйсан. Амен. Тийм учраас та бүхэнд замдар явсан Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхдүүд, бүх асуудлыг дууссан бузар морин сүнс зайл, ариун сүнсний нөхөрлөд дэлхийн сайн мэдээг хийж мөн түүнээс гадна бид нэр Есүс бол Христ Бурхантай уулзсан. Есүс бол Христ бүх гэмийг минь очилсан. Есүс бол Христ харанхын хүчийг нураасан. Есүс бол Христ хадихан болсон эзэн. Есүс Христ. Ингэж байж Христ дотор байж л Христийн баптизмыг хүртэж гимшиг гэсэн тэр ажил бий болдог байна. 사도행전 2장 3 Үйлс 2-ын 26 дээр 36 дээр 똑바로 정신 차리고 чи баттгэлтэй байгаараа өөрөөсөө анхааралтай байж анхаарлыг хандуулаад баттгэлтэй байгаараа та нар загалмаа дээр завдлагдсан Эхлэл 3:15 эмхтэй мөрөдөн болсон Месиа Христийг Есүс Христийг Бурхан чиний амьдралын бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд түүний эзэн болгон Христ болгоорой гэж хэлсэн байна. Тэгж хэлчихэд 38 дээр 그리스도가 내 몸에 들어가면 언제나 Христ миний зүрх сэтгэлд байх юм бол хизээд ч миний өмнө гэмшил байгаа. Тэр нь болохоор бузар морийн одоо өмнөх тэр могоон толгойг бяцаж чадах гэмшил, тасралтгүй байгаа миний байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэж байгаа тасралт байхгүйгээр бүх нөхцөл байдлууд бидний нөхцөл байдлыг оруулдаг шийдвэрүүдийг бүтлгүүж байдаг аажмаар миний сүнсийг нөхөж байдаг тэр шимэгч хорхооруудаг Есүс Христийн нэрээр тэр харанхуйн бузар морин сүнснүүд алан болох сарнин одох болон бузар морин сүнсийг хөөж байна гэсэн тунхаглал биднээс гарах ёстой. 그래서 예수 그리스도 이름으로 Тийм учраас Есүс Христийн нэрээр бид нар та бүхэн байнга сүнслэг тэмцлэг хийж байхад бид нар гимээс цөлөөлийг аваас гадна л бид нар ариун сүнсний бэлгэнд авдаг байна. 성령을 선물로 받으니까 Ариун сүнсийг бэлгээр авсан учраас яцхан болгон бодож юу ч алт байсан ч лугаа авт байгуулсан бол надад байгаа тэр зүйлээ чамд дамжуулсан учраас Назарын Есүс Христийн нэрээр босоороо гэж байна. 내 몸에 있는 Миний бие дотор байгаа тэр өвчнөтний тэр ерөөл харуулад Христийн нэрээр тасран Христийн дотороор шинэ бүтээл болоорой. 그래서 고린도후서 5장 17절 Тиймээс Коронтыг 2-р Коринтын 5:17 дээр та бүхэн Есүс Христийн дотор шинэ бүтээлүүд болж иж Бурхны хаанчлалыг идэх болдог. 이 말씀을 보고 Энэ амтыг үзээгүй утганд өртөн өгсөн хүн болоод баптист Иохан. Өнөөдөр та бүхэн 헷갈리는 사람도 있고 эргэлдэж байгаа хүмүүс ч гэсэн баа сэрээ Иохан ингэж тэрний төгсгөл ийм амар хэцүү байсан юм уу гэж эргэлдэж байгаа хүмүүс байгаа. 그리스도 안에 Христийн дотор байхгүй бол ийм нөхцөл байдалд орчин. 누가복음 7장에 보면 Лук 7-р бүлэг харах юм бол
Яохан баптист Яохан бол шоронд орсон. Үнэн гэдэг зүйлийг орилж агаад тэгэл ингээд хуурамч хаанууд дээр ингээд очиод тэгэж хийхэд юм бол амал өвдөн штэ. Тэр нь хэрүүд чинь хуурамч хаан шүү дээ. Тэгэхээр тэрний өмнө үнэн гэдэг зүйлийг орилсон. Хуурамч хаан байхад хийхгүй байх зүйлийг хийж байгаа штэ. Арт түмэнтэй жинхэнэ хайртай байдаг ерөнхийлөгч бол хийх ёсгүй төр зүйлүүдийг хайж олоод хийгээд идэггүй штэ. Ойлгож байна уу? Жинхэнэ ерөнхийлөгч биш учраас эвлээ. Хийх ёстой зүйлээ хийхгүй, хийж болохгүй төр зүйлүүдээ л хийгээд байгаа. Тийм ба та нар тийм байна гэх юм бол та нараас хоолойч байхгүй бол зүгээр залбирах хэрэгтэй. Христ дотор л байх юм бол бүгд болно. Та нар Христийн дотор байхгүй байгаа учраас л байнга л тэр Йохан шиг орилж байгаа тийм хэцүү байдлуудад ороод байгаа. Христийн нэрээр та бүхний тэрний дотор байхад болно. Энийг тэдрээ ойлгож мэддэг хүмүүс их байдаг. Тийм учраас Христийн нэрээр юу ч байсан энэ ертөнцийг бүтээсэн энэ нэр гэж бид нар мэдхээр юм бол жинхэнэ тэр зүйлийг мэддэг байна. Бурхан бол бузар морин хийж байгаа тэр зүйлүүдийн хийж байгаа үйлдэлүүдийг уучлдаггүй. Тийм учраас сатаныг уучлдаггүй учраас Бурханы хүүхэд ч гэсэндээ тийм зүрх сэтгэлтэй байх ёстой. Миний бие зүрх сэтгэл бузар морин сүнсний ажил тэр ажлыг хийж байхад бид нар энэг бид нар нуран унгааж барьж аавн бид нар хөөн зайлуулж бид нар энэг цохирлолтод оруулж байгаа тэр нөхдөдлөх юм болоод бүх зүйлүүдийг эзэл чадах тэр зөвшөөрлийг олгодог байгаа. Тийм учраас Матагийн 20 дахь бүлэг 31-32 дээр болохоор сатаны хийж байгаа зүйл орогдох биш жинхэнэ Христийн нэрээр тунхалж байгаа нэг нь гайхамшигтай ерөөлийг авна хэмээн тэмдэглэсэн байна. Ариун сүнсийг ахын бол хамтгуудаа 32 дахь эшлэгийг харцгаая. 성령을 거역하면 오는 세상 가는 세상 아무 авч байгаа тал ирж байгаа тал ямар ч ерөөл байхгүй гэж Матай 12:32. 딴짓을 하면 Матай 12:32. Өөр зүйлийг хийх юм бол ийм байдалд ордог байгаа. За тэгвэл Бурханы хаанчлалыг бид нар яаж тунхаглах вэ? Өөрхөн дотор бузар морин сүнс бид нар орж ирэх бодол орж ирэх юм бол тэр бид нар шууд барьж аваад хөөн зайлуулж тунхаглах хэрэгтэй. Хүний хүүгийн эсрэг үг үлдэх хэн боловч уучлагдах болно. Харин ариун сүнсний эсрэг ярьдаг хэн чинь хинх үед ирэх үед хэн ч уучлагдахгүй гэж хэлж байгаа тийм ээ. Симхнэр та бүхний сүмсэнд орж ирж та бүхнийг эргэлзүүлдэг байгаа бузар морин сүнс. Тийм учраас энэ нөхрийг бид энэ дэлхийн эзэглэгч гэж хэрээд энэ нөхдүүдийг ирэх юм бол тэр болохгүй зүйл биднийг дааж явж байгаа гэсэн үг гэдэг байгаа. Энэ нөхөр бол энэ дэлхийн эзэрхэнд сууж байдаг. Йохан 3:30 дээр болохоор хэлсэн болохоор симхнээ дээр ирсээр баптизм Йохан дээр хурж ирээд эргэлзээнд оруулаад юу гэж хэлсэн бэ гэхээр Христ бол хоромч
чи өөрөө болвол унтрах болно гэж. Есүс хараад үнээр би чамд хэллий хин дээр төрн тэр хүн Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд 3:30 тэр өсөж харин би буурах ёстой гэж хэлв. Тэг хүмүүс ингэж илэрхийлдэг ерөнхийдөө бозар морин сүнстэй биднийг аажмаар сэмхнэр бидний зүрх сэтгэлд орон бидний сэтгэл булааж Бурхны эсрэгээр тавьдаг байгаа. Тэр туйлын үнэн болов тэр туйлын хөлнийг бид нар даах ёстой. Өтөртэй байж гадар хоолоогоо ч өгч байгаа. Яагаад намайг аврах гэж ирээгүй юм бэ? Йохан гэрж байна. Тийм учраас хамгийн сүүлдээ хоолоогоо таслуулдаа эзэн Есүс Христ итгэхээрээ тэгэх юм бол та бүхний гэр бүлийн дотор авралыг авах болно. Ингэж Стефан шиг сайхан амьдарч байгаа тэр болохоор уйтгар гоныг тунд автан өгч байгаа. Тийм учраас Стефан Тэнгэрийг дэшээ харан түүний царай тэнгэр элчмэд байлаа гэж илэрхийлсэн бол уйтгар гонигтай тэр царай тэр тавхан дээр тавигдсан байлаа гэж хэлж байгаа. Йохан намайг хараад энэ согооны нөхрийг харж энэ гэдэг манай өвгөө намайг бас харж л байгаа. Сайн харсан мэглээд итгэлийн амьдралыг бид нар ингэж буруугаар ойлгох юм бол эдгээр хэлсэнчлэн ингэж өөрчлөгддөг байгаа. Та бүхэн тооллого 17-14 харах юм бол тэд нар бяцхан хурам Баптиз явах болохоор хараараа энэ дэлхийн гим нүгэлд байгаа тэр Бурхны бяцхан хураг гэж хэлэх ёстой байтал 17-14 бяцхан хураг бол хаадын хаан илчлэл 17-14 юм биш. Тэд хурганы эсрэг дайн хийх бөгөөд хураг тэднийг ялах болно. Учир нь тэр бол эзэн хаадын хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон итгэмжит хүмүүс юм гэвэ. Тэгэхээр та бүхэн энэний эсрэг хийж өрөөсөө болохгүй. Яг бидний төгсгөл гэсэндээ Бурхны өмнө бардам байх хэрэгтэй, Бурхны өмнө итгэлтэй байх хэрэгтэй. Бид нар болохоор ивэлийн үед амьдарч байгаа учраас бид нар Христийн дотор байхад л бидний тор хөнөөлөх зүйл юуч байхгүй. Тийм учраас Дэлшил номын бидрийг санаж 21-27 дээр биднийг өгүүлж байна. Ямарч бозор юм бол жигшүүрт үлддэг болон худал ярьдаг хинч хизээч тийшээ орохгүй. Харин зөвхөн хурганы амийн номонд нэрсэн бичигдсэн хүмүүс л орох гэж байгаа гэж хэлж байна. Худал хуурмаг гэсэндээ арилагдсан болохоор санагдахгүй. Тэрний дотор байгаа Христ байгаа учраас тэр Христ харагдаж байгаа учраас түүний тэр зүйлд нь Христээр далдагдах болно. Христ дотор байхгүй бодолхон бол та бүхэн бүгд л Эхлэл 3-р ишлэлээр байгаа тэр хэрэгээс шалтгаалаад бид нар бүхэл бузар муу зүйл бидний бие дотор байгаа тэр зүйл бузар зүйлүүд харагдах байгаа. Тийм учраас Христийг бид нар хүлээн авдсан тэр хугацаанаас ахуулаад бүгд арилдаг. Амен. Яагаад? Тэр хүн
хүн бидний бүх зүйлийг биелүүлсэн учраас тэр бүгднийг шийдвэрлсэн учраас. Тийм учраас Христ үнэхээр сайхан. Та нар жоохон тийм зөөлөн сайхан уянгалуулаач. Христ бол үнэхээр сайхан. Гэт уянгалуулах хэрэгтэй. Тадан тадан гандаран. Тэгээ энэ бол яг христчин хүмүүсийн алхам, христчин хүмүүсийн ирээдүйн байгаа. Яагаад ч гэвэл тэр христээр өөр зүйлийг мэдэхгүй хүмүүс учраас тэр христээс гадна амьдраад байвал гэдэг асуудал бол христээс гадна амьдрал тэглээ өмнө нь юм байсан ингээл ийм юм хийгээл явж байгаа. Яна би одоо эхнийхээ онолыг ч гэсэн хүртэл яриаг хэллээ ч гэсэн яриаггүй шүү дээ. Номд л доо. Одоо ингээ яаж тайлж дуусгана номлоо. Яг нь ямар нэг хүмүүс нь 20 минут 30 минут л ингээ номлол хийждэг. Энэ ямар боломжтой юм бэ гэвэл тэр хүмүүс үнэхээр сурсан хүмүүс юм байна даа л гэж боддог л. Нэг үгийг ингээл татгш нь ухаал ороод хамт 20-30 минут болгож болдог. Бурхны хэлж байгаа үгийг бол зүгээр ариун сүнсний хэлж байгаагаар хийхэд болно. Би амьдарч байгаа нь би биш, миний дотор Христ амьдарч байгаамаа гэж байгаа. Хэлэн болол Марк 6-гийн 17-18 дугаар эшлэгийг уншаад дуусгая. За энэ дээр юу гэж гарсан бэ? Энэ бол сайн мэдээ байна уу? Энэ бол ондоо сайн мэдээ гэлээд байгаа. Өөр ондоо сайн мэдээг тунхлах юм бол ингэж харагддаг байгаа. 6 сарын хугацаанд баптист яхам хийжсэн зүйл бол ондоо сайн мэдээ байгаа. Иесусыг дагааж авах ёстой байтал та нар ч гэсэндээ надтай зурлаад гарахгүй надтай хамт Христийг дагаа явцгаа гэж хэлэх ёстой байдаг. Гэх ёстой байсан. Учир нь Херод өөрийн дүү Филиппийн эхнэр Херодын татаг ирсэн тул түүнээс болж Иоханыг байруулан шоронд харуулжээ. Учир нь Иохан Херодод дүүгийнхээ эхнэрийг нь авах хууль бус гэж хэлсэн байваа. Тэр өөрийгөө ч гэсэн мэдж байгаа. Херод бол мэдж байгаа. Мойсес ч гэсэн өөрийн хуулийн дагуу өөрийнхөө сайко гэдгийг мэддэг. Тийм бол тэр хуурамч хаан юу хийх нь ойлгомжтой ш, тийм ээ. Өөрийнхөө дураар амьдарч байгаа тэр нөхдүүд л хуурамч хаан штэ. Тэгэхээр ийм хүмүүс болохоор ондоо сайн мэдээ ярих хэрэггүй. Амьдралын бүх асуудлыг шийдвэрлэж чадах хаадын хаан болсон Бурхны хөө болсон Эхлэл 3:15 дугаар эшлэлийн могоон толгойг бяцалсан Христэд ирсэн. Энүүг биднэрт дамжуулах ёстой байсан. Энүүг дамжуулахад болох ёстой байсан. Энэ дуу хоолойг сонсоо та бүхэн Христ ирсэн. Ирнэ гэж хэлсэн Христөө гэж хэлвэл яах вэ? Херод баптист Иохан хуурамч хаадуудыг ураад хоололсон. Сайн мэдээ тарагч. Ахлах дахилж
Тэр бол зөвхөн Христэд тунхаглах хэрэгтэй байсан. Ахлах тахилч бол хуулийн багш нар их л Есүс Христ ингэж өгсөн гэдэг зүйлийг тунхаглах хэрэгтэй байсан болвол хуулийн багш нарт хоёр стад Христийг ярих хэрэгтэй хүмүүс ингэж буруу зүйл яриад байгаа байхгүй юу? Хаана ямар зүйл хийх хэрэгтэй лээ? Би болохоор хаан боловч энэ бол худам хуурамчийн зай байгаа. Жинхэнэ эмэгтэй өрөдмөс Месиа Христ бол жинхэнэ хаан гэсэн байр суурьтай байх хэрэгтэй. Энэ зүйлүүдийг тунхаглах хэрэгтэй. Жинхэнэ хаан, жинхэнэ ахлах тахилч хуулийн багш нар гурван үйлдэл хийлээд байна, тийм ээ. 어긋난 죄를 범하였다고 지금 책망하는 거예요. 여러분 사람은 죄에 싹슨 사람. Хүмүүс олвол гэм нүгэлд орцог одоо үхлийг илэрхийлдэг Ромаас 6-гийн 16 дахь эшлэг та бүхэн сайн харцгаараа. Ром 6-гийн 16. 너희 자신을 족으로 내주어 누구에게 순종하든지 그 순종함을 받은 자의 종이 되는 줄을 너희가 알지. 혹은 죄의 종. Та нар өөрсдөө дуулууртай байхаар боол болгон хэн нэгэнд өгөхдөө үхэлд хүрэх нүглэгч бус эвэл зөвхт байдалд хүрэх дуулууртай байдлыгч бай дагах нэгнийхээ боолн болдгийг мэдэхгүй гэж юу. Христ дамжуулагтай байгаа болохоор зөв бодлоо гэм нүглийн боол болон тэр үхлийг бий болгож байгаа. Христэд тэр нүгсгөө хүлээж авах юм бол яах билээ? Тэр бол зөвхт байдалд орно, зөвхтийн дуулууртай байдалд зөвийн байдлаар орно. Ийм өрөөлийг өгч чадах байсан баптист Иохан байхад ингэж чадлагүй түүний амьдралын төгсгөл болвол утганы ирээр дууссан энэ хэцүү зовлонт амьдралаар дуусч байгаа. Зовлонт гунигаар дуусч байгаа. Тийм учраас Ном 4:15 дээр ч гэсэндээ тэмдэглэлтэй байна. Ном 4:15 дээр учир нь хууль уур хилэн авчирдаг харин хаана хууль байхгүй вэ? Тэнд бас зөрчил гэж байхгүй. Тэгэхээр та бүхэн нэг одоо чичлэх хэрэггүй. Та нар өөрснөө л Христийн дотор л өөрөө ч гэсэн ор байхаа. Христ дотор байхгүй байгаа учраас бусдыг чичлж байгаа. Дими хоосон зүйл ярьж бусад ондоо сайн мэдээг ярьж байгаа. Зөвхөн Христэд итгээрэй гэсэн зүйлийг л өгөх хэрэгтэй. Та нар үхэл гэсэн дэр зүйл нь бол тэр одоо зөвхөн махан биеийн үхлийг хилээд байгаа юм ба тэрс хүнслэг үхэл болон тэр зовлон зүтгүүрийг давхар хилээд байгаа. Есүс бол аль хэдийн баптист Иоханд мөнхийн улсыг итгэж байхад сэрэ Иохан болохоор энэ зүйлүүдийг алдчихж байгаа. Тийм болохоор бол баптист Иохан өгсөн учраас зөв мэдлэлтээс 14 дээр өгсөн болохоор эцэст нь Есүсийн нэр хүнд өргөгдөж байгаа, өндөрт өргөгдөж байгаа. 14 дахь эшлэгийг хараарай. Ингээ Есүс Христийн нэр би гарч ирж байна гэж хэлж байна тийм ээ. Баптист Иохан хөөг байсан бол Христийн нэр гарч ирэхгүй байсан. Есүсийн нэрийг одоо гаргах ёстой байдлаар өөрийнхөө нэрийг баптист Иоханы нэрийг гаргаадсан. Өнөөдрийн цугласан чуулганаар яг энэ зүйлүүд хийж байгаа. Зөвхөн тэр ямар урсгалын ямар цуглаан бэ гэдэг нэр нь гарч байгаа шүү дээ. Тэрэнд Есүсийн нэр гарч ирэхгүй байгаа. Тэгжээч харанхуй хүч зүйлүүдийг дарагддаг. Есүс бол Христ. Энэ нэр бидрээр гарч ирэх ёстой байтал. Баптист үрдэгч Иохан үхсдээ сайн мэлжээ. Тиймээс түүнд гайхам. Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсан байлаа. 1-р Иохан 5:13 руу орох юм бол бүх зүйл дуусна. 내가 하나님의 아들의 이름을 믿는 너희에게 이것을 쓰는 것은 너희로 하여금 너희에게 영원한 생명이 있음을 알게 하려 하심이니라.
Та нар мөнх амьтаа гэдгээ мэдээсэй гэсэндэ би Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичлээ. Есүс бол Христ. Бүх зүйлүүдийг шийдвэрлэх байсан тэр нөхөр миний дотор байх ёстой. Энэ хүн болол Иохан 3:13 дээр Есүсийн нэрээр юу ч гуйсан тэр зүйлийг биелэгдэх болно гэсэн энэ их мэдэлтэй нэг юм аа. Бид бүхэн Христийн дотор бүхий л тэр зүйлийг аваад гайхамшигтай авралыг авсан хүнийхээ хувьд бид нар сайн бодолтой байх ёстой. Энэ бол Филиппойл 4:6-7 гэсэн үг бол ийм бид бодлого бодож байхад бол Филиппойл 4:19-ээр байгаа хариуцлууд ирэх болно. Миний бурхан гэж хэлж байгаа тийм ээ. Нэгдсэн Христ дотор нэгдсэн миний бурхан болсон Христ Есүсийн дотор амьдарч байгаа надад алдар дотор миний битгэр аль чиний алдар дотор тэр гайхамшигтай тэр бялхаж дүүрсэн чиний бүхий л хийх хэрэгтэй зүйлүүдийг дүүрэх болно гэж. Бусдад ойлгомжтой аав тайж өгөөд бүх нэг ойлгоод тусган болгох бол тийм бол бүхий л тэр зүйл бид нарыг байх болно. Бид нар энэ тэр хүлчингөө байх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр бид бүхэн үгээр бид нар хариултыг олж чадахгүй байх юм бол өөрснийхөө байгаа нөхцөл байдалд үнэн гэсэн тэр мэдээг бид нэр тунхаглаж байгаад тэр үгээрээ дамжуулаад ядралтанд орох болно гэж Библиэлд тэмдэглэгдсэн байна. Та Херод чинь хуурамч хаанчтай та нар бодоод үзэлтэй тэр үеийн нөхцөл байдлыг бодоод үзээрэй. Шашинчлан хүмүүс болохоор тэднийг атгаад тэрийг улс төрийн эрх мэдлэр тэд нар хаан болж байгаа. Энэ хуурамч хаанд ямар үнэн тэрний дотор орох вэ? Хуурамч хаан болол шөнө сөөжүүл бодно. Ямар тэр улсар өөрөө иргэн үжиж хүн тэр авал орны удирдах. Ийм алижины Израилийг удирдах гэсэн Ромын улс төрөд ороод ирсэн байгаа. Тэгээд тийм хуурамч хаанд тэр үннийг тунхаглаж яах вэ? Ойрлож яах вэ? Хуурамч хаад болол тэгм болол бусдын эмгтэйг авч амьдрна гэдэг бол мэдээж энэ байгаль асуудал. Хуурамч хаан болол ямар эмгтэй байсан хамаагүй тэр зүгээр хөөрхөн багтал болно. Тэр тэр хүүхдтэй байсан ч ихэнх хүнтэй суусан ч хамаагүй тэр бие үнэлдэг байсан ч хамаагүй тэрэнд хөөрхөн л багт болдог. Тийм биз дээ. Ирэх мэдлэлтэй байгаа учраас тэр ирэх мэдлээрээ дамжуулан дуртай бүхэнтэй хамт амьдардаг байна. Тийм учраас хуурамч хүүхний бас тоглож болохоор тэгээд өөрөө эхнэр болгоно гэдэг зүйл хэцүү. Тэгэхээр л энэ хуурамч бүсгэн Херодыг юм болохоор ямар зүйлтэй байсан байх юм болохоор бүүжиг ямар авьяастайсан мө зүгээр л бүүжиг сайн бүжгэлдэг гэсэн. Энэ юмхтэй бүжиглэх юм бол Херодны тэр адилхан сүнс учраас тэр сүнснийхэн дотор зүйлүүд хөдөлдөг байгаа тэрний бүжиглж яхад. Тэгэл хамт бүжиглж байгаа. Хуурамч хаан Херодтай. Херод аслаар нэг эмэгтэй төрсөн тэр Саллум гэдэг охин төрсөн. Энэ сурах зүйл эмэгтэй ээжийнхэн бүжиглэгийг л харж өссөн шүү дээ. Энд чинь харсан зүйл нь зүйл байхгүй бүх сөдлөхийг.
Урсан зүйл нь тийм болохоор л тэр нэг өдөр бузар морин сүнсний тавлан цаг ирсэн. Яг тэр харавж байгаа тэр ирсэн болохоор яг эцэст нь тэр өдөр гэж байгаа. Тэгээд тэр үед болохоор найр наадам хийсэн. Тэгээд Херод болохоор тэр мэдээг ингээд авч байгаа. Тэр баптист Иохан болохоор өөрийг нь дараад байна. Өөрийг нь болохоор тэгээд энэ болохоор би өнөлдөг хүүхэн байсан гэж Херод гэж байнга тэрэн дээр ирж байгаа. Тэгээд тэрний доор байсан тэр хүмүүстэй болохоор тэр даалгавар өгч байгаа байхгүй. Тэгээд эцэст нь болохоор тэр Херодод болохоор нэг охин байсан. Охин дайсан ба. Эзэн нэг найр болох юм бол чи тэг хуурамч хааны өмнө очиод нэг бүжиглээрээ. Тэр чинь болохоор сайгүй штэ. Тэгээд тэр болохоор тэр өгтөө. Тэгэхээр тэр даалгавар өгөө манай ээж болохоор тэрсээ баптист Иоханоос олж өстө шүнч гэсэн унтчих гайгүй хэцүү байна гэж хэлж байгаа. Эцэст нь тэгээд найраа болсон. Найр болонгоцтой хөгжим аялал хийсэн гоо тэрэд ингээ гарах юм бол тэр гэрэлтдэг цагаан гэрэлтдэг хувц өмсөд урт тийм хувц өмсөл бүжгэлсэн. Хөгшин үнэс залуун дээр юм байна. Тэр хуурамч хаалган буцаас ингээд харсан бол тэр болохоор зүгээр л хориг мэддэг зүрийг хоол иж байгаа юм шиг л хийж байгаа. Яадаг юм бол тэр хуурамч хуурган байсан учраас бүх зүйлийг тэр хөнгөн хийдэг юм байгаа. Тэгээ энэ хуурамч хаанууд болохоор бодцолтой ордог. Өөрийнх нь ус биш хахад өөрийнхөө усын талыг өгнө гэж хэлж байгаа. Херодийн ус биш байхгүй эн чинь Ромын улс шүү дээ. Ромын эзэн төрөн. Тэгэн гол тэр бүжгэлж байгаа тэр хөтлөл Кауда яаж барьжсан бол охин би чи надад таалагдлаа. Чи өөрийнхөө хүсгэл юм бол бид улсынхаа талыг өгье гэсэн юм. Хамт минь гэж. Энэ хуурамч хаан болохоор сүнслэг зүйлд шаналж исэн байгаа. Шаломигийн сонсон учраас энэ надтай хамтдаа яг надтай их таарах юм байна. Битэрийн яг таарсан зүйл байна гэж л байгаа. Энэ болохоор бүгд сүнслэг ертөнцийн байгаа. Амар хоол Израиль үсэсэндээ сүнслэг асуудал их байгаа. Юу ч хийж чадахгүй хүн байж ч өөрснөө улсын талыг өгнө гэж хэлж байгаа. Би таны улсын одоо таалах авснаад газар ирэхгүй. Надад бол баптист Иохны толгой эрэхтэй гэж хэлж байгаа. Тэгэхэд баптист Иохан толгойг нэрчүүлж байгаа. Ус төр шашны эрх мэдэл гэдэг бол ийм зүйл эхлээд байгаа. Ойрлж харсан нэг юм болохоор хохирдог байна. Бид бол Бурхны хийх зүйлд итгэн Христийн тэр нэрээр л Христийн дотор төрүүлээд хариултыг эдлээрээ. Би бол Бурхны хүүхэд. Миний дотор ариун сүнс бий. Христийн нэрээр залбирахад хариултыг авна. Ядуу зүйлүүд өрхөн болвол энэ газрыг бид нэр эзэлж чаднаа. Сэтгэл хөдлөх тэр зүйлүүд болохоор одоо тэр бүжгэлж байгаа зүйлээр байлаад хүний зүрх сэтгэлийг хөдөлгөн гэдэг бол энэ хүмүүсийн хийж чадах зүйл бол биш. Тэр Саломийн тэр аимшигтай тэр хүсэлтийг та нар сонсох юм бол энгийн хүн бол гайхан штэ тэр чинь тэ чочролтонд орно штэ тийм хүсэлтийг сонсоод. Тэгэхдээ би жоо сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ хуурамч хаан байсандаа би ард түмний бодох хэрэгтэй. Ард түмний нэгдүгээр тавих хэрэгтэй гэж
гэж байтал залуу хүмүүс хэдэн саяар өгөхөд байх юм нөхцөл байдал байгаад байгаад бид нэр тэр зүйлүүдийг хааж чадахгүй нөхцөл байдал байсан бэ. 내가 자행하고 내가 저지른 모든 Миний хийсэн бүхэл гэсэн тэр үг гэмнүүлүүдийг өгсөн хүмүүсүүдэд даатгаад даалгуулад өөрснөө гимшсэн дүрдүүд одоо уучлалыг авах байгаа энэ зүйл бол аимшигтай зүйл. 왜 오늘날 사람들이 제사 드립니까? Яагаад өнөөдөр хүмүүс дахил өргөд байна вэ? 뭔가 여러분 두려움이 Ямар нэгэн тэр зүйлийн аимшигтай тэр зүйл аимшигтай тэр айдсуудыг шийдвэрлэхийн тулд тэгээд байгаа. 해결하다 하면 간단해요. Зүгээр л гимшил амар энгийн зүйл ажил байхад гимшил гэсэн зүйлийг хийдгүү. Өөрөөснөө хүн болоо бузар морин сүнсний нөлөөллийг аваад байгаа. Та бүхэн эхлэл 3 дугаар бүлэг дээр гарч байгаа тэр хэрэгүүдээр дамжуулан та нар ингээд унах хэрэггүй тэнцээс гарахыг хүсэж байна. Эхлэл 3 дугаар бүлгийн тэр хэрэг болгонд бид нар тэнд дотор автах юм бол бид нэр тэр нөхцөл дотор амьдрах юм бол тэрнээс бид нар гарч нөхцөлж эхлэл 3 дугаар бүлгээс гарч хэрэгдэх бид нар байнга байх юм бол ямар ч зүйл бид нар сайн зүйл тохиолдохгүй. Тэгээд юмс эндээс гарах юм бол хүмүүст ч гэсэндээ гэм нүгэл хор хүннэлэх хүргэдэг байгаа. Хүмүүсийг ч гэсэндээ шархлуулцаар байж байгаа түүнийг алдаг байгаа. Тэгээд өөр энэнгээр дамжуулаад бидний төлөвлөгөө ч гэсэн өөрчлөгддөг юм аюултай байгаа. Тийм учраас эхлэл 3 дугаар бүлгээс бид нар мултран гарах нь чухал. 그래서 비판과 부정으로 Тийм болохоор шүүлт болон 계속 들여다보면 шүүлт болон дандаа тэгж нэг эсрэг мууд бүх зүйлийг муугаар ингээ хараад ах юм бол бүх зүйлийг муугаар ирдэг байгаа. Тийм болохоор хиймэштэйнүүд нь жинхэнэ болоо жинхэнэ зүйл нь хуурамч болон байр нь өөрчлөгддөг. Буруу зүйлүүд зөв юм шиг зөв болдог үе ирсэн. Үнэхээр ганц сууринж тавигдаа байгаа юу ч мэддэггүй хүмүүс болохоор хүмүүс маш аимшигт том суудал дээр суучихсан. Бүх зүйлүүд нь буруу байгаа дагаад тэд нэр үнэхээр сайн үнэхээр тэр зөвийн суудал дээр тэд нар суудсан байдаг. Энэрийн хохирогчд нь хэн бэ гэх юм бол тэд нар зөвхөн ард түмэн байдаг тэр хохирогчд нь бидний хойч үед л тэднэрт тулах болно. Энэ гаймшигын үедээ биднэрт нүүр туларсан байна. Энэ газарт байгаа үр итгэгч байгаа хүмүүс за итгэсэн хүмүүс энэ төр хүмүүсийн чадвартай хүмүүс үхэлд хүртдэг. Энэ бол энэ ертөнцийн сүнс. Худал хуурмаг ялж байгаа энэ төр зүйлрүүдээр иргсэн байна. Нийгэм сайн мэдээ тасран шашинлаг зүйлүүд ирэх юм бол ийм үе рүү шилждэг. Тийм ч гэсэндээ та бүхэн битгий айгаараа. Хуурамч Херодия, Саллум, хуурамч хүмүүс тэрний иргэн төрхөд байгаа шашны тэр хүмүүсүүдийг тэр цээр баптизм Йохан өгч байхад тэд нар хоосон нийжсэн. Өнөөдөр цөм ишлэгийг харцгаая. Тэр гарцаа өгсөн байхад Христийн нэр гарч бий боллоо гэж. Христийн нэр гарч ирж байхад өөрөө бидний хийж байгаа тэр зүйлүүд золиосолждаг. Энэ бол одоо баптист явах мөхөж байгаад Христийн нэр
дэшээ гарч ирж хагаад тэр өмнөд нь хийж байсан тэр ажлууд дарагдчихна. Тэр өмнөд нь дарагдчихна гэсэн үг юм байна. Урд нь хийжсэн тэр зөвлөл. 회상을 하면서 엄청나게 지금 겁을 Тэр бүх зүйлүүд нь даалгадаа 세례 요한이 айлд хаан болохоор айлд ингээд автаж байгаа. 어마어마한 뭔가 영향력을 나타낸다고 생각하는 엄청난 지금 Тэгэхээр одоо энэ баптиз явах юм болохоор өгсөн хүн дахин амьд ирээд надад одоо тэгж нөлөөлнө гэж хэлсэн тэр зүйлд одоо айзан хаан амар том тийм айц тавцсан байгаа. Тэгэхээр баптиз явахны өхөл бол ямар нэгэн бүтлгүүтэл биш. Энэ бол Бурхны төлөвлөгөө байсан. Баптиз явахны талаар та нар амар муугаар та нар шүүх хэрэггүй. Энэ бол Бурхны төлөвлөгөөнд дотроос үнэхээр богинохон Бурхны ажлыг биелэл хийсэн. Тэсэрэ яхан баптист яхан бүгдээрээ алга ташаа. Тэгсэн ч гэсэн энэ газарт үнэн байж ич гимшдэг байгаа. Тийм учраас Бурхны үгийг дуулгартай байхгүй болол Христ дуулгартай байхгүй байгаа үр дүн бол тэний эцсийн төгсгөл нь үхэл байх болно гэсэн үг юм. Өнөөдөр Бурхны төлөвлөгөөний дагуу бид бүхэн заавалжгүй хийх ёстой зүйл байгаа. Христийн талаар зөв зүйл байхгүй юм бол бид нэр одоо харамсалтайгаар одоо нэг тийм зүуд байдалд ингээд ордог гэсэн. Баптиз явахныг үгснээ дараа 30 жилийн хугацаанд Израиль тэрний эрх мэдэл унан Иерусалимын сүмж болгосон бүгд нуруу унсан байна. Хуурамч Херод хааны өөр отон болол устан алгасан. Эмэнд 1400 жилийн хугацаанд Израилийн тархан зуршиж зовлон дунсан. Бурхны хүмүүс төр зөөр золиолгсон байгаа тэр зүйлүүдийг хараад тэд инээдсэн боловч тэдний өвөр удам хойч үеийн үгүй болсон. Бидний Есүсийн чуулганыхан бол бид Христ дотор Бурхны хүссэн тэр ажлыг даган замнахыг хүсэж байна. Амьд аршигч Бурхан минь танд талархаж байна. Өнөөдөр бид бүхэнд аврагчаар ирсэн тэр Христийг бидний зүрх сэтгэлд хүлээн аван Бурхны хүүхэд болох эрх мэдлийг өгсөн, эрүүл хайрлыг өгсөн учраас танд талархаж байна. Бүхий л асуудлыг шийддэг тэр Христэн миний жинхэнэ хаан, миний жинхэнэ дахилч, миний жинхэнэ хуулийн багш гэсэн тэр зөвлөгөөд хүлээж авсан тэр байр суурьтай байлгаж өгөөч. Христийн дотор байгаа нэгэнд бидний бодол болон зүрх сэтгэлийг хамгаална гэсэн учраас бидний бодол биш байсан тэр Христийн бодол миний зүрх сэтгэлд дүүрэн байлгаж өгөөч. Өнөөдөр баптиз явахны үйлдэл үхлийг харамгаа бид бүхэн үнэхээр сургамжлыг аваад Христ хийсэн ухаанлаг төр зүйлүүдээр дүүрэн байж
Ямар ч тач миний доторх юм бол сул дараа байсны бидэнд бүтлгүүтнэ гэсэн үгээ гаргахгүй бидний зүрх сэтгэлийг Иесус Христийн дотор та хамгаалж өгөөч. 세상은 원래 순리가 아닌 영리로 간다고 말씀해 주셨습니다. Энэ дэлхийн гарамдж байгаа энэ дэлхийн удирдагчид энэ дэлхийн термопрол зүйлүүдээр бид тэр салж чадах Христийн хүч чадлыг бидний зүрхтэд хэрэгжилж чадхаар миний зүрх дотор тэр сүмж болгоныг байлгуулад ариун сүнс та бид нар мөнхийн мөнхөд хамт байна гэдэгт итгэдэг нэгэн байлгаж өгөөч. 오늘 나 자신을 드러내지 않고 Өнөөдөр өөрийгөө түгэх биш Христийн сайн мэдээ цуглаанд ашигтай байлгах Христчэн байлгаж дүүргэж өгөөч. 정치 권력, Улс төрийн эрх мэдэл 노예가 되지 않도록 모든 шашны боол болох биш бүхий л асуудлыг шийдэж чадах Христийн сүнсээр Бурхны хариултыг дагж явдаг дуулууртай сүнс байлгахад биднийг удирдах өгөөч. 현실 앞에 착각하지 않게 하시고 Үсийн бид нар буруу ойлгодог биш. 신세 타령하지 않게 하시고 Өөрийгөө гаргаад идэг биш. 틀린 선택하지 않도록 Бид нар буруу сонголт хийх гэхээр биш. Бидний зүрх сэтгэл бодлыг Христийн нэрээр хамгаалж өгөөч. 예수 그리스도 Иесус Христийн нэрээр залбирч байна. Аамен.